За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай энэ удаагийн дугаарт бол бит хоёр энхээ хчиг үрж оролцуулсан байгаа. Тэгээд энхээ хчиг болохоор Солонгос улсад суралцсан. Тэгээд одоо ажиллаж байгаа туршлага, за дээрэс нэмээд фитнес, дасгал хөдөлгөөн зэргийн талаар ярих гэж бодож байгаа. За тэгээд хамгийн түрүүнд тэгвэл энхээ хчтэй бит хоёрын үед урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд та төрүүлээд өөрийгөө танилцуулах уу? Юун дөрөнд бас та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн одоо подкастыг сонсож байгаа сонсогчдоо бас сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг энэ хоёр гэдэг одоогоор Солонгос Hyper Connect гэдэг нэртэй компанид хиймэл оюун ухааны инженер гэдэг чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээд бүр одоо дэлгэрэнгүй хэлээ ярианда ярилцаад явуулцаг байх гэж бодлоо. Ямар сонирхолтой. Тэгээ хиймэл оюун ухаан гэд ерөөсөө мэдээгүй байсан юм байна. Тэгэхээр та бакалавр болон магистрийн зэрэгээ яг энэ хиймэл оюун ухаан гэсэн энэ чиглэлээрээ хамгаалсан уу? Тэгээд бас төгссөн сургуулийнхаа тухай танилцуулбал. За би бакалавр болохоор Монголд хамгаалсан. Монголд шинжлэх ухаан технологийн их сургууль ШүТЭС гэж нэрлэдэг. ШүТЭСийн мэдээлэл холбоо технологийн сургуулийг сургууль одоо ер нь бол холбооны сургууль гэж ярьдаг. Тэгээ одоо болохоор нэр нь өөрчлөгдсөн байж магадгүй. Тэгээд юуны computer science гэдэг мэргэжлэр хамгаалсан. Гэхдээ computer science дотор бас олон янз байдаг. Тэгээ яг миний бакалаврын чиглэл болохоор мэдээллийн технологи талдаа илүү төвлөрсөн. Тэгээ мэдээллийн технологи талдаа төвлөрнө гэхээр ер нь яг ийм мэдээллийн технологи IT-тэй холбоотой бүх чиглэлийг ингээд багаар сурдаг. Тийм мэргэжил байгаа. Тэгээд бакалавр хамгаалсны дараа болохоор Солонгос би магистр хамгаалсан. Солонгосын их сургуульд болохоор machine learning гэдэг одоо саяны хиймэл оюун ухааныхаа одоо дэд салбар гэх юм уу? Machine learning гэдэг салбараар яг магистр хамгаалж байсан. Тэгээд яг ер нь бол хиймэл оюун ухааны чиглэлээр сураад ажиллаад одоо бол яг 2015 оноос хойш ажиллаж байгаа. Тэгэхээр одоо нэг хэдэн жил юм бэ? Одоо 7 дахь жилдээ яг одоо судлаа сураад явж байгаа. Тийм хүн байна. Сая таны яриаг сонсон чи бас нэг асуумаар санагдсан юм болохоор одоо ингээл миний хувьд нөгөө нэг IT тал руу сайн мэдэхгүй болохоор ч юм уу computer science IT гэхээр нэг тийм адилхан юм шиг бодоод байдаг. Таны яриаг сонсон ч бол өөр юм биш те. IT-ийн computer science дотор ордог гэсэн үг үү? За яг ингээд ер нь бол ерөнхий салбараар гэж үзвэл яг одоо хамгийн одоо дээдлийн гэх юм уу IT гэж мэдээллийн технологи гэж ер нь бол үзэн. Тэгээд мэдээллийн технологи дотор болохоор computer science одоо юу гэдэг холбоо гэдэг оптик холбоо одоо энэ телевизтэй холбоотой салбар гэсэн заримдаа мэдээллийн технологид орсон байдаг. Ордог. Гэхдээ яг ер нь бол яг энийг энэ ийм салбарт орно тэр энэ салбарт орно гэж ер нь бол яг ингээд зааглахад хэцүү. Гэхдээ ер нь одоо манай Монголд болохоор IT гэдээ ярингууд бол ер нь компьютертэй холбоотой бүх юм хийдэг хүн юм шиг ер нь ойлгох их байдаг байсан. Гэхдээ одоо ер нь бол илүү гоё сайжирч байгаа л да. Гэхдээ яг одоо мэдхгүй байгаа хүмүүс байж магадгүй гэж үзэл. IT-ийн салбарт бол яг голчлон одоо эмч гэхэд бол эмч бол маш олон төрлийн эмч гэдэг тийм шүдний эмч одоо арьс нүүр заслын эмч их юм юуны юу гэдэг гэлээ. Одоо олон төрлийн эмч байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан IT дотор одоо сүлжээний инженер байж болно. Одоо програм хангамж хийж болно. Тэгээд одоо hardware гэдэг одоо тийм төхөөрөмжтэй холбоотой инженер гэж болно. Тэгээд security гэдэг одоо нууцлал хамгааллын инженер гэж болно. Тэгээд ер нь бол маш олон төрлийн инженерүүд ер нь IT гэсэн тоон салбарт ороод байгаа. Тэгээд computer science гэдэг үгээр бас олон ингээд хувааж болж байна л да. Тэгээд ер нь их том салбар болохоор тэгээд би болохоор яг тэр дундаа болохоор хиймэл оюун ухаан гэдэг салбараар ер нь одоо дагнаад ажиллаад явж байгаа. Тэгэхээр таныг яг магистрт сурж байхад явдаг байсан лаборатори нь яг хиймэл оюун ухаантай холбоотой байсан гэсэн үг үү те? Тийм манай одоо энэ их сургууль болохоор хиймэл оюун ухаантай холбоотой бас хэд хэдэн лаборатори байдаг байсан. Тэгээд миний лаборатори болохоор computer vision гэж нэрлэдэг лаборатори байсан. Тэгээд хиймэл оюун ухаан дотор дахиад ингээ олон салдаг байхгүй. Тэгээд одоо хиймэл оюун ухааны чинь ингээд яг аппликейшн талаас хаана ямар төрлийн дата хэрэглээд ямар төрлийн одоо юу гэдэг бүтээгдэхүүн үйлчилгээнд хэрэглэж байна гэдгээс шалтгаалаад бас томор хуваацгаа. Тэгээд computer vision гэхээр ер нь бол computer vision гэхээр компьютерийг нүдтэй болгоно гэсэн ер нь бол одоо хар утгаар орчуулъя гэвэл Тэгээд яг юу хийдэг салбараа гэхээр
компьютер ингээд зурган мэдээлэл тэгээ видео энэ чинь ер нь бол видео ч гэсэн ер нь бол олон фреймийг давхарсан зураг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ компьютер зурган мэдээллийг хараад ойлгодог болгоё гэсэн тийм зорилготой тийм салбар байхгүй. Тэгээд computer vision-ээс гадна яг хиймэл оюун ухааны дахиад нэг том салбар болохоор natural language understanding гэдэг одоо энэ хүмүүсийн ярьж байгаа яриаг яаж компьютер сайн ойлгодог болох вэ гэдэг тийм салбар байгаа. Тэгээд computer vision яг ингээд одоо том төлөөлөл одоо хаана яаж хэрэглэгдэж байна гэсэн жишээг авч үзээгүй бол хамгийн одоо манай computer vision-ы бол хамгийн одоо long term хамгийн тийм том зорилго бол энэ робот тэгээд одоо нэг self driving car гэдэг өөрөө явдаг машин гэж байгаа шүү дээ. Тэр технологиуд дээр бол computer vision ашигладаг. Тэгээд тийм салбар. Тэгээ юу манай энэ хаяг сургуульд бол яг computer vision гэсэн лаб байна. Тэгээд бас яг хиймэл оюун ухаанаар дагнасан. Манай одоо сангийн Батхуу бол яг хиймэл оюун ухааны лабораторид сурдаг байсан. Тэгээд сүүлийн үед болохоор IT-ийн одоо нэг IT-тэй холбоотой, computer science-тэй холбоотой лабораториуд болохоор ингээд яг ингээ өөр юмнууд хийдэг байгаад энэ сүүлд одоо хиймэл оюун ухааны нээлттэй их гарсан хгүй 2012 оноос 14 оноос гээд их том нээлттэй гарсан. Тэр нь яг тэр нээлтийн дараагаар болохоор бусад computer science-ийн салбарууд ч гэсэн одоо хиймэл оюун ухааны арга технологиг ашиглаад тэгээд илүү одоо нэг судалгааны явцын их хурдтай тийм хөгжиж байгаа. Тэгэхээр бусад бас computer science-тэй бусад холбоотой лабууд ч гэсэн хиймэл оюун ухааны хэрэглэдэг бас олон лабууд бас байгаа. Гэхдээ голчлон бол яг саяны миний хэлсэн хоёр лаб ер нь илүү төлхөө байдаг байсан. Тэгээ сүүлд бас нэг mobile гэдэг утсан дээр нэг computer vision гэж яриад байгаа юм. Утсан дээр яаж хиймэл оюун ухааныг ажиллуулах вэ гэдэг яг утсан дээр тэгж тогтсон тийм бас лабууд бас байдаг болсон мөлий. Тэгээд одоо бол олон болсон байх гэж бодож байна. Тэгэхээр яг ингээд тантай адилхан мэргэжилтэй хүмүүс ажил дээр гараад яг юу хийдэг вэ гэдэг нь одоо айгүй сонирхолтой санагддیں۔ Тэгээд одоогоор та яг ажлынхаа тухай тайлбарлавал. За ажилтай холбоотой гэхээр тэгээ ер нь бол компани болгоноос бас их шалтгааллага авах гэж би бодож байна л да. Тэгээд миний за би ер нь юу яаж хэлье. Одоо яг нэг ажил дээр яг юу хийдэг вэ гэхээр одоо ямар нэгэн асуудал одоо чамд өгөгдөн. Тэгээд жишээлбэл одоо энгийн жишээ гэвэл би өмнөх компанид ажилласан жишээг нэг дурддаг гэж бодлоо. Тэгээд тэр нь болохоор одоо энэ одоо та онлайн шопинг гэдэг чинь онлайн шопингууд ингээд зураг одоо жишээлбэл нэг ийм хувцас авъя гэж бодоход тэр хувцсан дээр ингээд хувцсны зураг байлаа гэхэд тэр зурган дотор одоо нэг модель авах чинь тэр хүн одоо палажо өмссөн тэгээд цүнх барьсан ямар нэг дүплэн өмсөн юм уу юм байлаа гэхэд тэр хүний одоо дүплэн чамд гой санагдаж юм энэ дүплтэй адилхан дүплийг яаж авах вэ гэдэг юм тэгж бодож байна те. Тэгэхээр эндээс энэ дүплтэй адилхан дүплийг яаж олох вэ гэдгийг тийм аргыг одоо саяны computer vision хиймэл оюун ухааны аргаар шийдэж болох байхгүй. Ер нь гэхдээ яг хиймэл оюун ухаанаар биш одоо хиймэл оюун ухааныг ашиглахгүй шийдээгүүл энэ бол амар компьютер одоо алгоритмын аргаар шийдээгүүл их хэцүү асуудал байхгүй. Тэгээд тэгэхээр за яг миний ойлгосон зөв буруу сайн мэдэхгүй нэгтэй яг компьютерийн аргаар төстэй бараануудыг олоод буцаагаад хүндээ санал болгодог гэсэн үг. Тэгээ тийм би төсөл дээр ажиллаж байсан байхгүй. Тэгээд төстэй зургийг нэг олж өгдөг тийм төсөл байсан. Тэгээд үеийн төслийн тэгэхээр жишээлбэл одоо яаж ажиллах вэ? Одоо яаж энэ хиймэл оюун ухааныг ашиглаад энэ одоо төслийг бүрэн сайн ажилладаг болох вэ? Энэ ийм гоолыг яаж хүрэх вэ гэхээр саяны одоо жишээлбэл за одоо нэг асуудал ингээд тодорхойлсон. Тэгэнгүүт асуудлаа шийдэхэд ер нь бол хиймэл оюун ухаанд бол маш их хэмжээний дата хэрэгтэй байдаг. Тэгээд ер нь бол миний ажлын яг хамгийн ихний хэсэг бол датаг яаж цуглуулах гэж хэлж байгаа. Тэгээд одоо жишээлбэл сая ижлэн бүтээгдэхүүн байх хэрэгтэй гэж хайж өгч байгаа шүү дээ. Тэгэнгүүт ийм бүтээгдэхүүнүүд ижил байна гэсэн нэг ийм заасан тийм датануудыг бэлдэх хэрэгтэй. Тэрийг датагаа бэлдсэний дараа одоо компьютертой энэ дүплнүүд ижлэн дүпл энэ дүплнүүд нь өөр дүпл энэ палажнууд ижлэн палаж гэдэг компьютертой зааж өгөх хэрэгтэй байдаг. Тэгээ энэ заах явцыг болохоор машины сургалт гэж нэрлэдэг. Тэгээ машины сургалтын үр дүнд болохоор гарсан үр дүнг нь болохоор модель гэдэг нэг тийм одоо би яг модель гэдэг яг юу гэж тайлбарлах мэдэхгүй байна л да. Тэгээд модель гэж гардаг. Тэгээд тэрийг болохоор одоо
одоо бүтээгдэхүүн одоо ямар нэгэн аппликейшн байлаа гэхэд тэр аппликейшндаа одоо ажиллуулах хэмжээгээр deployment хийдэг тийм зүйл хийдэг. Тэгээд deployment болохоор манай computer science мэргэжлийн хүмүүс бүгд мэддэг ямар нэгэн зүйлийг одоо бүтээгдэхүүн болгох явцыг бол deployment гэж нэрлэж байгаа. Тэгэхээр ер нь бол томоор хуваая гэвэл дата бэлдэх явц, тэгээд машинаа сургах явц, тэгээд машинаа сургаад амжилттай болоод үр дүн гарсан бол тэргээ deploy хийгээд одоо хэрэглэгчэд хүргэх гэсэн ийм нэг том 3 ийм одоо томоор хаваад тийм 3 үе шаттай ажлуудыг хийдэг гэж хэлж байна. Тэгэнгүүт ингээд яг нөгөө нэг AI гэл тэгэл ингээд machine learning, data deep learning гэл тэгэнгүүт сүүлийн хэдэн жил амар сонсож байгаа юмнууд байгаа байхгүй. Тэгээ би бас сүүлд ингээд мэдээчл юм уншижсэн чинь ингээд 2025 он гэхэд эрэлттэй байх мэргэжлийн тоог харсан чинь топ 3-т нь data analyst тэгээд AI machine learning specialist тэгээд big data specialist гэсэн мэргэжлүүд бүр ингээд топ 3-т орсон байгаа байхгүй юу. Тэгээд тэгэнгүүт ер нь одоо бас ингээд амар hot мэдээ байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд яагаад бас ирээдүйд хүртэл ингээд үргэлжлээд явж байгаа ер нь шалтгаан нь одоо юу юм болоо гэж асуувал ямар хэцүү асуулт юм бэ гэхгүй юу. Гэхдээ та ярих бас мундаг байна. Яг ингээд мэргэжлийн бас хүмүүс гэхэд ингээд энэ талаарх бас ингээд ирээдүйн талаар юм мэдлэгтэй гэдэг бас тий. Тэгээд ер нь за яагаад ийм байгаа гэж бодсон. Миний бодлоор болохоор одоо бид нар одоо ер нь нэг дэлхийн нийтээр харж байгаа тал болохоор хэмэл оюун ухаан гэдэг одоо хүмүүсийн амьдралыг маш их өөрчлөн гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгээд одоо бидний эргэн тойронд байгаа маш олон тийм ажлын байрууд байгаа шүү дээ. Тэр ажлын байруудаас яг тийм давтагцсан ажил хийдэг ажлын байруудыг бол эртнээс эхлээд одоо энэ computer science тэгээд алгоритм ч юм уу энэ software engineering гэдэг арга технологиудаар хүмүүсийн амьдралыг маш их ингээ хөнгөлөж байгаа шүү дээ. Тэгэнгүүт энэ зөвхөн одоо програмчлалаар биш одоо хэмэл оюун ухааны аргаар ч гэсэн хүмүүсийн амьдралыг маш их өөрчлөөд тэгээ шинэ ажлын байр эсвэл өмнөөс одоо тийм давтагцсан ажил хийдэг ажлын байрууд маш их тийм устдах хандлагатай байгаа гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгээ яг тэр үзэж байгаа зүйл нь юу вэ гэхээр хэмэл оюун ухааны тусламжтайгаар бидний одоо компьютер болохоор ер нь бол тийм ухаантай зүйл биш шүү дээ. Хүмүүсийн одоо нэг ингээ гар аргаар заасан рүүлэндээ үндэслээд ингэж ажилладаг зүйл байна шүү дээ. Одоо энэ компьютерийн бүх юм чинь тэгэнгүүт хэмэл оюун ухаан гэдэг чинь компьютер өөрөө ингээд хүн өөрөө ингээд ийм рүүлийг дагаадсан үед ийм хийн шүү гэсэн рүүл байхгүйгээ ямар нэгэн датаг өгсөн байхад энэ датаг хараад өөрөө сураад тэгээд тухайн үед одоо ямар акшн хийж болох вэ гэдэг компьютер өөрөө тэгж хийж болохоор тийм оюун ухааныг суулгах салбар бол хэмэл оюун ухаан байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр цаашдаа ер нь бол одоо ер нь манай энэ салбар яг ингээд хүнтэй ойролцоо тийм оюун ухаантай болохыг бол би хийж болохыг мэдэхгүй л байна л да. Тийм гэхдээ ер нь бол ойрын хэдэн жил жишээлбэл миний бодлоор болохоор ойрын 5 жилдээ бол одоо self driving car тэгээд дээрэс нь одоо нөгөө та юу үзчихсэн Her гэдэг юу гэдэг лээ кино Солонгос л үгүй Америк ч маань жилийн нөгөө нэг юм AI team assistant-тайгаа банк ярьдаг нэг залуугийн тухай. Тиймэрхүү гэхдээ сонсч ирсэн байна. Тий, тиймэрхүү технологиуд бас амар их одоо хийгдэж байгаа. Тэгээ тиймэрхүү зүйлүүд бас их гарна гэж бодож байгаа. Тэгэл ер нь бол ингээл одоо янз бүрийн зөвлөгөө өгдөг ажлын байрууд, тэгэл нөгөө нэг phone calling team юунууд зөвлөгөө өгдөг тиймэрхүү автомат хариулагч тийм хүмүүсэд нь штэ. Тийм ажлын байрууд гэл ер нь бол эхнээсээ бол ажлын байрууд их байхгүй болно. Тэр хэрээр энийг бүтээдэг одоо нөгөө нэг хүмүүс ч одоо AI инженерүүд байгаа штэ. Тэр хүмүүс илүү эрхтэй болно гэсэн үг штэ. Тэгэхээр миний бодлоор бол ер нь бол тэгж хардлаа. Тэгээд сая та ингэсэн шүү дээ. Одоо өөрөө суралцдаг машин гэдэг одоо компьютер ч гэсэн одоо өөрөө суралцдаг болгохын тулд ингээ хүмүүс ажилдгаа гэд. Тэгээд зарим тохиолдолд хүмүүс энийг хитрхи аюултай гэж жишээ нь ингээ Elon Musk бол ингээ энэ бол аюултай зүйлээ гэж тэгдэг. Тэгээд таны бодлоор яг үнэхээр хүн төрөлхтөнд аюул авчирч чадхаар зүйл гэж та боддог уу? За вистем мэдгүй юм. Мэдгүй би ер нь гэхдээ одоо энэ салбарт ажиллахын үед өөрийн заа 50 60 жилдээ тийм болохгүй гэж үзэж байгаа.
Тэгэл би одоо жишээлбэл сая нөгөө self driving car энэ төр яаж зардаг, яаж бий болгодог гэдэг бол одоо мэдээ юм шүү дээ. Тэрний үед би өөрөө ингээд self driving car ер нь бол сухад айдаг юм уу? Ер нь бол жоохон итгэж өгдөг юм. Тэгэл Elon Musk ч гэсэн өөрөө жишээлбэл тэгж ярьж байгаа хэрнээ. Одоо нөгөө нэг энэ хэмэл оюуханы салбарын одоо том ийм сайн компаниуд бол байгаа. Тэгээд тэр компаниудад одоо нэг OpenAI гэдэг нэртэй компани байдаг байхгүй юу? Тэр болохоор ер нь бол нөгөө non-profit organization гэж ярьдаг хэрнээ. Тэгвэл нөгөө нэг энэ чинь ашиг олохгүй тийм ашигын бос компани гэдэг ба штэ. Тэгэнгүүт тэрийг нөгөө нэг санхүүжилт хэрэгтэй болж байгаа штэ. Тэгэнгүүт Elon Musk-ийн компани ер нь бол тэр OpenAI-г санхүүжилдэг байхгүй юу? Тэг өөрөө тийм юм ярьж тэг AI тэгээс одоо чинь self driving car ч гэсэн одоо Tesla-гаас хийж байгаа шүү дээ. Тийм юм ярьж ер нь бол яг тийм ярьж байгаа юм би ойлгохгүй шүү дээ. Гэтэ ер нь бол одоо энэ чинь хүн бүтээсэн. Тэгээд хүн өөрөө ер нь бол бүтээсэн юм хизээд зогсоож бодлоо ямар үед яаж ажилладаг вэ? Ямар баг одоо нэг алдаа гаргадаг гэдгийг нь ер нь бол мэдсэн болохоор би ямар ч байсан хүний тийм контролоос гарах зүйл биш гэж боддог. Тэгэл одоо сая нөгөө нэг бизнес self driving car гэдэг нөгөө өөрөө машинд одоо нөгөө нэг орж байгаа технологиуд бас олон янз бол да одоо нөгөө нэг ийм сенсорууд олон төрлийн сенсорд хэрэгэлдэг. Тэгээ дээрэс нь камерын тусламжтайгаар одоо нөгөө нэг биетүүдийг таньдаг. Тэгэл одоо чинь энэ гэрлэн дохио танаад тэгээ гэрлэн дохио ямар өнгөтэй байна ч гэдгийг таньдаг. Тийм одоо нэг технологиуд тэр дотор орж байгаа хгүй. Төрөний computer vision гэж нэрсэн. Тэгэнгүүт эндээс одоо жишээлбэл яг үнийг хэлэхэд одоо химэл оюухан маш сайн ингээд хөгжиж байгаа ч гэсэн одоо нэг шийдэж чадаагүй маш олон асуудлууд байгаа. Тэрний дотор ихээр одоо бид нэр түрүүнд бас ярьсанчлаа ямар нэг юм зүйлийг одоо машинаас сурахад маш их хэмжээний дата хэрэг болдог гэдэгтэй шүү дээ. Тэгэнгүүт одоо жишээлбэл чи зөвхөн ингээд нартай өдрийн ингээд зургнуудаар ингээд гэрлэн дохиог одоо таньдаг тийм одоо програм бүтээе гэхэд модель бүтээе гэхэд чи зөвхөн нартай өдрийн зургаар ингээд гэрлэн дохионы зургийг аваад ингээд дата цуглуулсан. Тэгсэн чинь машин чи ингээд сайхан яваал гэрлэн дохиогоо ингээд олоо явж идэл гинт бороо орсон чинь одоо нэг гэрлэн дохио сайн харагддаг ч юм уу амар ингээд бүрсийдэг ч юм уу тэр үед болонгоо шууд ингээд таньдаггүй. Тэгэл ер нь ингээд тэгэнгүүт ч одоо ийм энгийн одоо хүн бол ингээд бороо орсон ч гэсэн нартай байсан ч гэсэн харгууч хийсэн гэсэн ингээд гэрлэн дохиог таньж байгаа шүү дээ. Тэгэнгүүт компьютер болохоор одоогийн төвшөнд болохоор компьютер хувьд хэмэл оюуханыг тийм энгийн зүйл ч гэсэн яг ингээд хийж чадахгүй хэмжээнд тийм жоохон baby төвшөнд байгаа. Гэхдээ ер нь бол одоо жишээлбэл гэрлэн дохио тэгвэл гэрлэн дохио ийм үед таньдаг юм байна гэнгүүт саяны бороотой үеийн зургийг дахиж нэмээд бороотой үед ч гэсэн ийм гэрлэн дохио бол ийм байдаг шүү гэдгийг заагаад өнгөт дараагийн удаа тэр алдаагаа ингээд дахиж давтахгүй тийм боломжтой байдаг. Таны бас ингээд ярьж байгаа нөгөө дата цуглуулах гэдэг тал дээр бас нэг би сүүлд нэг сургалтын суусан байхгүй юу. Тэгээд Python энтер сураа, тэгээд data analysis энтер сураад тэгээд ингээд одоо нэг project үргэлжлүүлээд хийж байгаа. Тэгсэн чи яг ингээд хамгийн ихний шат бол тэр data цуглуулах шат байгаа байхгүй юу. Тэгээд ер нь амар хэцүү байгаа датанууд олдохгүй. Тэгээд ингээд олцсон ч гэсэн ингээд нэг чончорын энтер хийх шаардлагатай болоод тэгээд ингээд бодсон чи яг Солонгост бол тэгтээ ингээд хит хитэн ийм нэг цаанаас нь өгдөг сайтууд байгаа даахгүй датанууд өгдөг. Тэгээд тэгэнгүүт Монголд ерөөхдөө энэ тал дээр хэр дутагдaltaй байдаг бол яг ингээд миний бодож байгаагаар бас нэлээд дутагдaltaй байдаг ч юм шиг яг ерөнхий ингээд дата цуглуулдаг сайт байдсан болов уу? Тэгээ Солонгосын хувьд болохоор яг нэг төрийн байгууллага тэгээл хувийн хвшлүүд гэсэн яг нэг датагаа их нээлттэй байлгадаг тийм. Тэрний тусламжтайгаар хүмүүс ч гэсэн ингээд жирийн одоо нэг хүмүүс програм хөгжүүлдэг хүмүүс ч гэсэн ингээд сонирхлоороо шин тийм бүтээгдэхүүн эсвэл ийм шинэ үнгүүлэлтүүдийг их гаргадаг. Тэгээ би бас тэрэнд нэг одоо юу гэдэг ингээд датагаа ингээд улсаас нь ингээд гоё нээлттэй байлгадаг их дуртай байдаг. Тэгээ манай Монголын хувьд болохоор би яг нөгөө Монголын төсөл ч юм уу монгол хэл дээрх зүйл дээр их нөгөө ажилт байгааг болохоор ер нь их сайн мэдгүй. Тэгээд ер нь жаахан дутагдaltaй байдаг юм шиг санагдсан. Тэгээ тийм болоод ч одоо манай монголч гэсэн ер нь бол инженерээ сайн ажиллагаа шүү дээ. Сайн мундаг хүмүүс бол зөндөө байгаа. Тэгшээр нэг яг ингээд монгол хэл дээр ч юм уу яг монгол зориулсан тиймгүй шинэ
хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн бол их гараг байгаа нь бас дата их нэг тотмог байгаатай их холбоотой байх гэж үзэж байгаа. Тэгэхээр яг энэ Солонгосын улсын болон хувийн байгууллагууд мэдээлэл ингээ ил тод байлгадаг нь ерөнхийдөө хуульчилсан байдаг юм болов уу эсвэл яагаад одоо бүх дата нь ил тод байдаг юм бол тэгээ Монголынхоо бас хөвчлэн дата сайн олддгүй юм шиг бас надад санагдсан. Ер нь яг сайн мэдгүй энэ талтай болохоор яг миний яг нөгөө мэгчлэнтэй холбоотой салбар биш болохоор сайн мэдгүй байна. Бас ингээд одоо сүүлийн үед data analysis, AI, big data гэл амар их яригдж байгаа. Тэгээд тэгэнгүүт ингээд хүмүүс одоо чи ямар ч салбарын хүн байсан ер нь ингээд AI талаар ч юм уу data analysis талаар тодорхой хэмжээд мэдлэгтэй байх хэрэгтэй гэж үздэг. Тэгээд тэгэнгүүт би бас сүүл тэр сургалтын суусан маань ч гэсэн уг нь яг тэгж бодож суусан байхгүй юу. Тэгээд ер нь таны хувьд бас яг энэ мэрэгжлийн талын хүн ер нь тэрийг хэр үнэн гэж боддог бай. За чи болохоор сая 3 салбарыг хэллээ те data analysis тэгээд хиймэл оюун ухаан big data ер нь бол энэ гурлаа их өөр салбарууд байхгүй юу. Тэгээд жишээлбэл одоо хиймэл оюун ухаан болохоор их хвчлэн саяны нөгөө нэг компьютер яаж ингээ өөрөө ямар нэгэн зүйлийг сурах вэ гэдэг дээр илүү төвлөрсөн салбар сургах вэ гэдэг дээр яаж заах вэ гэдэг дээр тэгэнгүүт big data болохоор ер нь бол их хэмжээний маш их хэмжээний big data гэнэ тийм одоо бидний бодгоос энэ маш том датанууд байхгүй юу. Тэгэхээр тийм том хэмжээний өгөгдлийг яаж хурдан ер нь бол дата гэсэн бодоо уншаад ямар нэгэн газарт одоо үзүүлээ дахиад тэн дээр ингээд процессинг хийгээд тэгээд үр дүн гаргахад бол маш их цаг зарцуулна. Тэгэнгүүт big data болонгууд яг гол төвлөрдөг зорилго нь болохоор яаж энэ их хэмжээний өгөгдлийг хурдан хугацаанд efficient team байдлаар нүгтүүлээ. Процессинг хийх вэ? Яна амар их англи үг хойлоод би яг нөгөө зарим үгнүүдээ монголоор бас сураг болохоор тэгээд тэгдэг вэ гэдэг дээр их төвлөрдөг. Тэгэхээр ер нь бол инженерийн чиглэлийн мэдлэг илүү шаардлагадаг. Тэгээд миний саяны хиймэл оюун ухаан болохоор ер нь бол математик тэгээ програм их их шаарддаг. Тэгэнгүүт саяны data analyst болохоор ер нь бол ингээд бэлэн байгаа одоо чинь саяны big data хийдэг хүмүүс ингээд датаг чинь ингээд гоё бэлдээд өгөнгөт тэр датаг яаж ингээд уншаад за эсвэл жижиг хэмжээний хөвчлэн data analyst талдаа болохоор бидний хэрэглэдэг шиг том хэмжээний тийм модельүүд их хэрэглэдэггүй ер нь simple team алгоритмуудыг ашигладаг байхгүй. Тэгээ тэр алгоритмын тусламжтайгаар тэр датан дээр анализ хийгээд ямар нэгэн тодорхой бизнес одоо ямар нэгэн бизнестэй холбоотой ямар нэгэн дараагийн акшн хийхэд тусалдаг тим зүйлүүдийг хийдэг. Тэгээ ер нь бол та илүү анализ талдаа манайх гэсэн юм л юм болохоор илүү компьютерийг сургах талдаа тэгээд big data илүү инженерчлэлийн чиглэлээр яаж энэ датаг хурдан процесс хийх гэдэг дээр. Тэгээд за жишээлбэл энгийн хүмүүс мэрэгжлийн босон хүмүүс за юун дээр одоо чинь энэ 3 салбараас ингээд аль нэгийг сурвал зүгээрээ үгүй ээ гэж асуувал илүү data analysis талдаа илүү сурвал зүгээр. Одоо ягаад гэвэл data analysis ер нь бол бизнесийн чиглэлийн хүмүүс илүү сурвал надад их зүгээр юм шиг санагдтыг. Ягаад гэвэл одоо ямар нэгэн зүйлийг одоо жишээ нь та нэг аппликейшн ажилладаг гэж одоо юу гэж болоо. За нэг онлайн шопинг мол ажилладаг байлаа гэж бодъё те. Тэгэнгүүт онлайн шопинг мол дээр жишээлбэл нөгөө нэг маркетинг ямар нэгэн маркетинг хиймээр байя гэж бодонгууд за ямар маркетинг хийх вэ гэдгийг мэдэхгүй. Тэгвэл тэр нөгөө нэг таны онлайн шопингийн чинь одоо хэрэглэгчид ямар бүтээгдэхүүнийг харж илүү авсан байна, ямар бүтээгдэхүүнийг илүү одоо авахгүй байна. Эсвэл ямар бүтээгдэхүүнийг ингэж их орж үтсээр нэ одоо худалдаж авахгүй зарим бүтээгдэхүүн нь огт орж үсэхгүй байна. Орж үтсэн бүх хүн нь авдаг ч юм уу. Иймэрхүү нөгөө нэг шинжилгээнүүдийг болохоор data analyst хүмүүс хийдэг байхгүй. Тэгэхээр яг энэ нөгөө нэг маркетинг ч юм уу, бизнесийн чиглэлийн хүмүүс ер нь data analyst хүмүүстэй ингээд энэ дата ямар вэ гэдгийг асуухгүйгээд өөрсдөө бэлэн байгаа датанууд дээр шинжилгээ хийгээд дараагийн нөгөө нэг төлөвлөгөө менежментүүдэд зохион байгуулалт их зүгээр юм шиг санагдтiin. Тэгээд бизнес чиглэлтгүй одоо бусад салбар дээр ч гэсэн одоо судалгаа хийдэг ялангуяа хүмүүс data analysis бас ихийг болдог Python ч юм уу R гэдэг тийм програмчлалуудыг ашиглаад. Тэгэхээр бусад мэргэжлийн хүмүүсээ зөвлөхөд data analysis ер нь сурцсан байхад илүүдэхгүй гэж бодсон. Тэгээ бас надад нэг
мэдмээр байдаг юм аа machine learning, deep learning гэдэг хүмүүс зөндөө их ярьдаг. Тэгээд яг энэ хоёрын ялгаа нь юу юм бол тэгээд ялангуяа deep learning гэдэг нь би ерөөсөө огт мэддэггүй. За. Тэгээд та яг товчхон хэлж өгвөл. За одоо нэг машин learning болохоор ер нь бол хиймэл оюун ухааныхаа салбартаа орно. Дахиад машин саяны хиймэл оюун ухаан чинь бас ингээд ямар арга технологиг ашиглаж байна гэдгээс шалтгаалаа бас олоогддог. Түрүүнд би нэг computer vision тэгэл natural language understanding гэж ярьжсэн шүү дээ. Тэд нар ч болохоор яг application төвчнээсээ ямар датаг ашиглаа, ямар бүтээгдэхүүн хийх вэ гэдэг дээр илүү бүтээгдэхүүн ч юм уу юу гэдэг судалгаа хийдэг гэдэг дээр анхаардаг бол ямар арга технологи вэ гэдгээс шалтгаалаа бас олон юм хуваагдж байгаа ч гэсэн хамгийн тэр хиймэл оюун ухааны арга технологи дотор хамгийн том нь болохоор machine learning байхгүй. Тэгээд machine learning болохоор их нэг эрттэй юу гэх юм одоо ямарсаа дээр үес хэлж ингээд их судлагдаж ирсэн салбар. Гэхдээ энэ салбараар ер нь бол нэг 2012 онд би сайн амар их нээлтүүд 2012 14 онуудад их гарсан гэдгсэн шүү дээ. Тэгэд нээлтүүд болохоор ер нь бол deep learning байсан. Тэгээд deep learning болохоор саяны machine learning гэх үдийн салбар гэж ер нь хэлж байсан. Machine learning дотроо ер нь шинээр гарч ирж байгаа салбар. Тэгээд яг юу гэдэг вэ гэхээр ер нь тайлбарлахад хэцүү ч гэсэн одоо би тайлбарлах гэдэг үзье. Deep learning гингүүд за machine learning юм байна. Яг адилхан машиныг ингээд сургана. Гэхдээ deep гэж байгаа шүү дээ. Deep гингүүд deep гэсэн нэр том яагаад гарч ирсэн бэ гэхээр яг энэ machine learning арга дотор болохоор neural network гэдэг тийм зүйл байдаг байхгүй юу? Тэгээд яг энэ болохоор бүр дээр үед гарч ирсэн салбар ч гэсэн гарч ирсэн нэг үнц нь болохоор энэ нэг манай гэж хүмүүсийн нэг ингээд толгойч одоо ингээд толгой brain тарих болохоор ингээд neuron-оос бүтэж байгаа шүү дээ. Энэ жижиг neuron-оос байгаа. Тэгээд энэ neuron дотор ч ингээд хоорондоо ингээд маш их хоорондоо холбогдсон байдаг. Тэгээд энийг болохоор neural network гэж нэрлэдэг байгаа. Тэгээд яг энэ neural network гэсэн тийм арга бол машин learning дотор байдаг. Тэгээд их дээр үе сэргэлжсэн юм нэ. Яг ингээд үр дүнтэй байхгүй байсныг 2012 14 оны би яг нэг оны санах байгаад юм л да. Ямар ч тэр үеэд deep learning гэсэн арга гарч ирсэн. Тэгээд тэр арга нь болохоор саяны neural network-ийг ер нь бол дээр үе тэргэлэхдээ ингээд нэг хоёр ийм одоо давхаргаар зөвхөн хэрэглэдэг гэсэн. Тэрийг болохоор layer гэж нэрлэдэг. Тэгээд тэрийг болохоор ингээд олон болгоод анх гарч ирсэн болохоор 8 layerтэйгээр гаргаад тэгээд тэр үедээ их нэг их инновац болоод тэрний дараа ингээд томорсоор байгаа жишээ нь хэлбэл 1000 layerтэй ч юм уу 150 layerтэй тийм neural network гарч ирсэн. Тэгээд тэр neural network ер нь бол нэг хүний энэ тархинаас санаа авч бүтээсэн тийм модель байсан. Тэгээд яг тэр үедээ болохоор тэгэл одоо нэг зурган мэдээллийг жишээлбэл ингээд тэр үедээ болохоор зурган мэдээллийг ингээд хуваадаг team task байдаг байхгүй юу? Тэрийг жишээлбэл одоо зураг байлаа гэхэд энэ зураг муурны зураг уу, нохооны зураг уу, машины зураг уу гэдэг юм хуваадаг task дээр ажиллаад хүнээс илүү тэгж сайн ажиллаж тийм нээлт болж ирсэн. Тухайд бол ер нь их тий. Тэгээ тэрнээс хойш ер нь одоо deep learning гэсэн нэр томьёо гараад тэгээд сүүлийн үед ер нь одоо хиймэл оюун ухаанд ашиглагдаж байгаа баг бүх арга бол deep learning гэдэг аргыг ашиглаж байгаа. Тэгээд саяны deep гэдэг утга нь болохоор сая нэг анх бол layer болохоор 1-2-ыг хэрэглэдэг байсан гэсэн шүү дээ давхаргыг. Тэгээ одоо болохоор ингээд бүр 100 хэдэн layer-ыг ашиглангууд нэг энэ чинь амар deep болж байгаа гэсэн утгаар deep гэдэг нэр гараад тэгээ machine learning болохоор machine learning-ийн арга болохоор тэр learning-ийг аваад deep learning гэсэн нэр томьёо гарсан байна. Яг ерөөсөө мэддгүй юм яг зөндөө гой тайлбарлаж өглөө. Би тэгээд бас сайн тайлбарч чадахгүй байгаа шиг байна гэж бодоод байгаа. Тэгээ би нэг бас яг хиймэл оюун ухааны салбарыг солонгост ирээд сурч ирсэн. Тэгээд яг ажиллахдаа ч гэсэн одоо солонгос хэлээр эсвэл нэг англиар ер нь бол хэрэгэлдэг. Тэнгүүд би яг нэг монголоор ерөөсөө нэр томьёогоо сайн мэдхгүй монголоор тайлбарч ирсэн чинь удаа баг байхгүй болохоор бас жоохон илүү амраа тайлбарлах юм гэж хэрэг тойроо утгаа тайлбарласан байж магадгүй. Тэгээд сонсогчд маань бас ойлгоорой. Танаас бас нэг асуумаар санагдсан зүйл болохоор ингээд яг одоо бол AI гэдэг юм мэдээж амар олон мэддэг болсон. Гэхдээ таныг одоо магистр сурж байхад тэгээ бас хэдэн жилийн өмнө гэхэд та яаж ингээд AI-аар явъя гэдгийг ер нь яаж шийдчихсэн бэ? За би болохоор яг нэг магистр та ер нь бол сурч эхэлсэн гэсэн шүү дээ.
Тэгээд би ер нь энийг болохоор нөгөө нэг магистра яаж сонгосон бэ гэдэг талаар яриангаа бас одоо бусад магистрат сонгох зөвхөдтэй бас зөвлөгөө өгч урмаар ярих гэж бодлоо. Тэгээд миний хувьд болохоор би яг нөгөө нэг одоо бакалавра төгсчөө. Тэг яг би магистр одоо ямар чиглэлээр сурна гэдэг ерөөсөө мэдэхгүй байсан аахгүй юу. Тэгээд мэдхгүйсэн тэгээд би яг магистрт одоо яг юу гэдэг чи ерөөсөө мэдхгүй. Зүгээр л би магистрийн зэрэг авна л гэж боддог нэг тийм байсан. Тэгээд би ер нь бол тэр үеигээ ер нь жоохон алдаатай байсан гэж боддог одоо болохоор. Тэгээд тухайн үедээ болохоор яг нөгөө нэг сургуульд орохын өмнө лаба сонгох хэрэгтэй гэдэг солонгост болохоор тэгээд лаба сонгоод профессортойгоо одоо нөгөө ярилцаад профессороос аль лабд орох гэдгийг тэнцээд тэгээд явдаг журамтай байдаг. Гэхдээ яг хуу дараа ч гэсэн заавал профессортойгоо холбогдохгүйгээр дараа нөгөө нэг юундээ мастертайгаа орсны дараа ярилцлага өгөөд бас орж болдгийг юм лээ. Гэхдээ яг миний үед тэр үед болохоор нөгөө нэг манай тэтгэлэг авсан сангаас эхлээ профессортойгоо холбогдох хэрэгтэй гэдэг. Тэгээ би профессор сонгох үедээ ингээд олон профессорын нэр донд ингээд харцаад ер нь бол хамгийн их судалгааны ажил их бичсэн, paper ихтэй. Тэгээд судалгааны ажил нэг тийм одоо миний тэр үедээ л одоо дажиг гэж бодож байсан keyword-д нэм том юмнуудтай team proficiency зөвөр сонгоцсон байхгүй. Тэгээд ер нь бол би бол магистрийн proficiency жоохон буруу сонгосон байхгүй. Тэгээд яг энэ туршлаган дээр үндэслээд бас яаж профессор сонгох вэ гэдэг зөвлөгөөг би яг өгье гэж бодсаахгүй. Та нэг надаа юунд подкаст оролцооч гэсэн үед тэгээд яг нөгөө нэг профессор яаж сонгох вэ гэдгийг сайн мэдэхгүй байгаа хүүхдүүдийн хувьд болохоор ер нь за эхлээд одоо чи жишээлбэл чи ямар нэгэн одоо салбарт илүү ямар нэгэн салбарт илүү суралцъя гэж бодож тэр салбартайгаа холбоотой профессороо сонгох хэрэгтэй. Тэгэнгүүт нэгдүгээр сонгох хэрэгтэй. Тэгэнгүүт хоёрдугаар миний хувьд болохоор юу байсан гэдэг байна штэ. Зөвхөн paper ихтэйг эзэн шилгээний ажил ихтэйг сонгож байсан. Гэтэ тэр ер нь бол их буруу байсан. Яагаад гэвэл paper их хүчлээ гэдэг яг тийм сайн профессор биш байдаг. Тэгээд яг сайн профессорыг яаж мэдээ гэвэл гэтэ ер нь сайн гэдэг нь бас тодорхойлол өөрөө штэ. За гоё ааштай яг уу эсвэл нөгөө мэргэжлийн төвчөнд сайн байх уу гэд. Тэгээ миний одоо энэ хэлж байгаа сайн гэдэг нь болохоор мэргэжлийн төвчөнд мундаг хүнийг яаж сонгох вэ гэдэг тал дээр ярьж байгаа. Тэгээд тухайн салбарынхаа одоо нөгөө нэг топ конференс ч юм уу топ эрдэм шинжилгээний хурал эсвэл нөгөө нэг сэтгүүлүүдийг мэдэж аваад тэгээд тэр салбарын чинь сэтгүүл юм уу нөгөө нэг конференсыг хэр их бичсэн байна. Тэгээ хэр их бичсэн нэ дээр үед биш одоо сүүлийн үед хэр сайн бичсэн байна гэдгийг хараад сонгоосоо гэж бодсон. Тэгээд яг нөгөө нэг хэмэл оюун ухааны салбарын хувьд болохоор бас хэд хэдэн тийм топ конференсууд байгаа. Тэгээ манай салбарын хувьд болохоор одоо нөгөө нэг ихвчлэн юунууд SCI гэдэг нэртэй журналуудыг их хүүхдүүд гэж одоо их бусад салбарын хувьд чухалчилдаг бол манайд болохоор журналаас илүүтэйгээр нөгөө нэг топ конференсуудыг илүү чухалчилж үздэг. Тэгээд тийм топ конференсуудын листаа тэгээ би өсвөл тааныг дараа асуувал бас тэр листүүдийг өгч болж байна. Тэгээд тийм конференсыг илүү харж байгаа сонгосон зүгээр шиг хэлмээр байна. Тэгээд тийм. Тэгээ би амар юунаас асуултаасаа амар холдчих шиг боллоо. Тэгээ та надаас болохоор яаж тэр үед хэмэл оюун ухааныг сонгосон бэ гэж асуусан шүү дээ. Тэгээд миний хувьд болохоор ер нь бол жоохон азтай юм шиг гэж боддоо. Би профессор их буруу сонгосон хүн. Гэхдээ тэр үед болохоор тэгээд ямар нэгэн байдлаар уурсан тэгээд тэр профессортой ороод тэгээд явжгаад манай яг лаб болохоор яг тэр computer vision lab байсан. Гэхдээ тэр дундаа нөгөө нэг бид нэг тэмцээнд оролцоод олон улсын тэмцээнд оролцоод тэгээд би яг тэр үедээ болохоор профессор сонгосон тэр салбар нь болохоор big data computing on cloud computing гэсэн ямар ч нэг team салбар байжгаад тэгээд миний судалгааны чиглэл нь бол big dataтай холбоотой чиглэлээс аахгүй. Тэгээ байсан чинь манай лабын хүмүүс нөгөө нэг юм хэмэл оюун ухааны чиглэл олон улсын тэмцээнд орохлоо тэгээд нөгөө нэг тэмцээнд орох гэсэн чинь хүүч дутагдаад тэгээ намайг цуг ажиллаач гэх тэгээ би тэрийг зөвшөөрөөд тэгээд яг тэр үеэс эхэлж яг хэмэл оюун ухааны чиглэлээр ажиллаж байсан. Тэгээ ер нь тэр салбарыг сонгосон. Тэгээ тэр тэмцээнд орсон маань ч гэсэн ер нь бол сүүлд одоо энэ одоогоор ч гэсэн ажилд ороход маань их тус болж байсан. Тэгээ ер нь бол санамсаргүй тохиоллоор сонгосон тийм хүн байна.
Тэгээд ер нь бол лаба сонгохынхоо өмнө тэр саяны миний хэлсэнчлэн топ конференсууд ч юм уу тийм сайн журнал, сайн эдэм шинжилгээний ажил бичсэн байна уу гэдгийг ихэд чухалчилж үзээрэй. Тэр тоо ер нь бол чухал биш шүү гэж хэлмээр байна. Тэг солонгосыг мастер сурж байхад танд яг ямар санагдчихсэн бэ? Одоо сургалтын хувьд ч юм уу, судалгаа хийдэг талаас нь ч юм уу? За би болохоор яг бусад өөр улсуудад бас яг магистрийг яаж хамгаалдаг юм бас сайн мэдэхгүй байна л да. Манай Монголд болохоор яг хичээлээ сонгоод хичээлээс яг ажлынхаа хажуугаар ч юм уу сонсоод төгсдөг гэж сонсч байсан. Тэгээд зарим бас найзуудыг харж хад Европод болохоор бас судалгаа хийдэг тийм магистр байдаг, судалгаа хийдгүү магистр байдаг гэж байт юм лээ. Тэгээд солонгосын хувьд болохоор ер нь бол мэргэжлээсээ шалтгаална. Гэхдээ ихэвчлэн одоо инженерийн чиглэл бол ер нь бол ихэвчлэн бүгд судалгаа хийдэг. Тэгээд судалгаа хийн гингүүд одоо хичээлээ үзэн, тэгээд хичээлээ үзэнгийн лабораторид суугаад тэгээд өөрийнхөө нөгөө сонгосон салбартайгаа холбоотой эрдэм шинжилгээний ажлуудыг уншаад тэгээд шинэ одоо юу гэдэг шинэ эрдэм шинжилгээний тийм хурал гэж эрдэм шинжилгээний ажил бичэн, пейпер бичэн тийм байдаг. Тэгээд миний хувьд болохоор солонгосын магистрийг одоо бусад улсынхтай харьцуулахад бусад улс гэдэг би бас сайн мэдгүй учраас яг нөгөө нэг магистр судалгаа хийдэг улс гэж хуваавал ер нь солонгосын магистр их инженерийн чиглэлд болохоор их хатуу юм шиг санагдсан. Тэгээд ялангуяа одоо нөгөө нэг их заавал ингээд ийм судалгаа бичгийг шаарддаг. Тэгээд судалгаан дотроо одоо нөгөө манай салбарууд болохоор илүү чангараад байгаа юм шиг санагдсан. Бусад салбаруудаас мэдгүй болохоор хэлж мэдгүй байна. Тэгээд жишээлбэл манай салбараа одоо нөгөө нэг тийм сайн пейперүүд ч юм уу, CVPR гэл одоо нөгөө нэг ICLR гэл тиймэрхүү пейперүүд байдаг байхгүй юу? Конференсд тэгэнгүүт солонгосын нөгөө нэг магистр сурч байгаа тийм оюутнууд маш их хэмжээгээр бичдэг. Гэхдээ яг Америкийн ч юм уу тийм сургуулиудад болохоор хвчлэн нөгөө нэг докторийн зэргийн хүмүүсийг бичдэг. Тэгэл тэр ингээл хараад хахад ер нь бол солонгосын магистр бол амар юм хатуу байд юм шиг санагддаг шүү дээ. Таны хувьд одоо ингээд солонгост ажиллаж амьдраад түрүүнсэн тэгээ бараг 5 6 жил болж байна гээд. Тийм. Тэгэнгүүт одоо ерөөхдөө солонгост ажиллаж амьдрахын давуу болон сул тал нь танд юу юм шиг санагддаг вэ? За би бас их олон оронд бол амьдарч үзег болохоор яг амьдарчсан улсуудтайгаа харьцуулж одоо давуу сул тал хэлэх чадна гэж бодож байна. Тэгээ манай Монгол байна. Тэгээ би болохоор нөгөө нэг өмнө нь дадлаг хийгээд юунд Унгарт бас хэдэн сар амьдарчсан байхгүй. Тэгээд солонгос ингээ 3 улсад амьдрангаа яг одоо солонгосыг бусад энэ улсуудтай харьцуулъя гэвэл миний хувьд ер нь бол гэхдээ Унгар бол бас их тийм амар тайван улс байсан. Гэхдээ солонгос бас миний хувьдлаар их тийм аюулгүй хот юм санагддаг. Ингээд шөнөөрөө тэгэл үүрээрчээс ингээ ганцаараа явж байхад ер нь их тийм айн гэсэн ч юм уу эсвэл ямар нэг хулгай зүйл хийгээ байдیں۔ Дэмдэх ч юм уу одоо юу гэдэг тиймэрхүү зүйл байхгүй надад их нөгөө нэг юм чөлөөтэй байх тийм амар байдаг. Тэгээд амар гэдэг аюулгүй. Тэгээд хоёрдугаар болохоор манай Монголтай харьцуулахад ер нь нөгөө нэг дэд бүтэц тэгэл одоо юу гэдэг нийтийн тайвар ийм амьдралын нөгөө нэг анхны шатны хэрэглээ гэж байгаа шүү дээ. Тэр зүйлүүд нь яг ингээд тийм сайн тогтсон учраас ер нь нөгөө тийм амьдрахад амар таатай юм шиг санагддаг. Тэгээд 3-дугаарт одоо нөгөө нэг гадаад хүмүүсийн хувьд болохоор дандаа эрүүл мэнд ажиллаж байгаа ч гэсэн оюутан ч гэсэн эрүүл мэндийн даатгал төлдөг тийм. Эрүүл мэндийн даатгалаа төлөөд төлсний дараа нөгөө нэг бусад одоо юу гэдэг хувьжсэн ямар ч эмнэлэгт очиод тэгээд даатгалаараа хөнгөлт идэх хэрэгтэйдэг. Тэгээд тэр зүйл надад бас их бусад газрыг бодвол их давуу талтай юм шиг санагддаг. Ямар ч гэсэн ингээд хүний анхан шатны их хэрэглээг сайн хангаж өгсөн улс юм болов уу гэж боддоо шүү дээ. Ер нь тий. Тэгээ давуу талууд юм. За. Бас тэгээд таныг би Nokia-д ажиллаж исэн гэж сонссон. Тэгээд бас ерөнхийдөө карьерийнхаа замналыг ярил. За би болохоор оюутан байхдаа анх нөгөө нэг дадлаг за ажлын гараануудаа ярил
би анх нөгөө 3 дахь курсээ төгсөөд яг мэргэжлэрээ дадлага хийж хэлжсэн. Тэгээ Монголд энэ жижиг стартап компанид дадлага хийжгаад тэгээд тэр компанида бас яг ийм дадлага тэгээ part time full time нэгтгээд ер нь бол 2 жил гаруй ажиллаж байсан. Тэгээд яг тэр 2 жил ажиллах хугацаанд дундуур нь бас яг ийм дадлага хийх бас боломж гараад тэгээд Унгар улсад байдаг Nokia гэдэг компанид программын хэмжээний чиглэлээр бас дадлага хийжсэн. Тэгээд тэр би бас энэ програмаа бас хүүхдүүдэд юу яриул бас зүгээр ах гэж бодож байна. Тэгээ би яг тэр үед болохоор нөгөө инженерийн чиглэлийн оюутнуудыг ингэж дадлага хийдэг тийм олон улсын тийм байгууллага байдаг байхгүй. Тэгээд би тэр нэрийг бас яг нөгөө бас санахгүй та тосны дараа тэгээ явуулчих. Тэгээ тэр байгууллагын хувьд болохоор яг ингээд манай Монголд бас байдаг. Тэгээд Солонгос байдаг. Ер нь бол улс улсад байдаг байхгүй. Тэгээд улс улсын нөгөө нэг дадлага зэгц хэрэгтэй байгаа компаниудын листийг аваад тэгэнгүүт дахиад тэр улстай байгаа байгууллагууд руугаад явуулцдаг. Тэгэнгүүт одоо тэр улсад нь байгаа тэр нөгөө байгууллагын хүмүүс нь оюутнуудын материалуудыг аваад тэгээ хүлээн аваад тэгээ тэнцэн хөхөд байвал тэр улс руу нь зуучлж өгдөг тийм уулгадаг. Тэгээд яг нөгөө нэг улс болгондоо байдгаас шалтгааллаа бас төлбөр байд юм лээ. Манай Монголын хувьд болохоор яг тийм бүр нэг юу биш 50 евро хэлээ. Ямарсан 50 евро төлөөд тэгээд тэр улстай очиад тэг нөгөө нэг дадлага хийгээд тэгээд цалингаа аваад цалины авсан цалингаар амжиргааныхаа өртөгийг төлөө тийм програм байдаг. Тэгээд манай Монголд болохоор нөгөө нэг яг хүүхдүүсээ мэддэггүй болохоор их явдаггүй юм шиг санагдсан. Тийм болохоор бас ийм програм байдаг шүү гэдэг бас хэлмээр байна. Тэгээд Солонгос ч гэсэн байдаг. Тэгээд Солонгос бас хүүхдүүд бас сайн мэдвэл юм шиг байлээ. Тэгээд яг инженерийн чиглэлийн оюутан бол ер нь их явахд зүгээр санагдсан. Тэгээд энэ яг би дадлага бас ярангаа яг нэг оюутан хүүхдүүд байвал ер нь одоо программын хэмжээний чиглэлээр сурч байгаа хүүхдүүд байвал сурч байгаа хугацаанд ер нь дадлага хийсэн байвал зүгээр шүү гэж боддог. Зүгээр гэж боддог. Тэгээ ер нь нөгөө нэг яг хичээлээ зөвхөн ингээд нөгөө нэг сургуулиас зааж байгаа хичээлийг сураад ер нь нөгөө нэг програм ингээд сайн ойлгоо сайн бичнэ гэдэг бол амар хэцүү байдаг. Тэн дээр болохоор ер нь бол ингээд ийм гэж яг нэг онлайн төвшөнд зааж байгаа. Яг ажил дээр бол ямар байдаг вэ гэдгийг зааж өгдөггүй. Тэгээ яг тийм зүйлийг сурах орчин бол ер нь бол дадлага хийх. Тэгээд эсвэл за дадлага хийх тийм боломж байхгүй бол өөрөө ямар нэгэн байдлаар тийм жижиг хэмжээтэй хамаагүй жижиг project одоо эсвэл жижигхэн тийм аппликейшн хөгжүүлэх юм уу тийм зүйл хийж үзээсэй гэж хүсдэг. Тэгээд жишээлбэл одоо шинэ өөрийнхөө project-ийн хувьд тэрийг манай салбарын хувьд болохоор яг нөгөө програм хангалтын чиглэлийн хувьд болохоор хүмүүс ер нь нөгөө нэг өөрийн гэсэн юм сайттай эсвэл өөрийн сайт байхгүй ч гэсэн өөрийнхөө өмнө нөгөө нэг биччихсэн кодуудыгаа GitHub ч юм уу тиймэрхүү нөгөө нэг онлайн тийм сайт байдаг байхгүй кодоо нөгөө нэг ингэж байлгадаг нэг код ингэ оруулдаг. Тэгээд тэр код өөрийнхөө бичсэн програмуудыг тэндээ бичсэнгүүд дараа нөгөө нэг ямар нэгэн байдлаар компанид apply хийхэд тэр чинь амар их даваа тал болдог. Тэгээд бас ажил хийхэд ч гэсэн ер нь бол ямар нэгэн байдлаар дадлага хийсэн ч юм уу өөрийн гэсэн project ч юм уу хийжсэн туршлага бол маш их тус болдог. Тэгэхээр дадлага ямар нэгэн байдлаар хийж зүгээр тийм. Тэр сайтанд бол баг портфолио гэсэн үг үү те? Тийм. Ер нь бол тэгж үзсэн. Гэхдээ ер нь байхгүй ч гэсэн байхгүй байлаа гэдэг нэг тийм майнус юу гэдэг сул тал болохгүй. Гэхдээ байсан үе тийм одоо нөгөө нэг сайттай байвал илүү их даваа тал болдог. Энэ одоо ямар хэмжээнд кодыг яаж бичдэг вэ? Ямар хэмжээнд чанартай код бичдэг вэ гэх юм уу? Тэгээд нөгөө хүмүүс ингээ хараад тэр хүн жишээлбэл сайн код бичсэн байвал хүмүүс ингээ стар гэд од өгдөг байхгүй. Тэгээд тэр одны хувьд тэгээд бас ер нь энэ хүн ер нь ихтэй зөв сайн код бичдэг юм биш үү гэж бас үнэлэгддэг. Тийм. За тэгэхээр одоо бүгдээрээ цаашаа илүү хувь хүн талаасаа ярилцгаа. Тэгвэл дараагийн хэсэг рүүгээ оръё. Бид хоёр дараагийн хэсэгт болохоор таныг бол фитнесээр хичээлдэг мэднэ. Тийм болохоор хараа фитнес, дасгал хөдөлгөөн гэсэн талаар ярих гэж бодоод. Та ер нь фитнесээр хичээлээд хэр удаж байгаа вэ? Хизээнээс хойш хичээлсэн бэ? За би яг эхэлсэн нь бол амар эрт хэлжсэн. Тэгээд тоочтой яг явж чадахгүй. Тэгээд дунд нь бас тасалдаад үе их байгаа. Тэгээд одоо бас коронавигоос тасалсан байж. Тэгээд яг эхэлсэн нь болохоор за хэдий эхэлсэн бэ? Би яг нөгөө Унгарт
нөгөө нэг сая Nokia-д ажилласан гэсэн шүү дээ. Тэгтээ яг нөгөө нэг ажил дээр фитнес гэдэг гэсэн. Тэгээд би яг тэр үед гэдэг чинь 2013 онд эхэлсэн юм байна. Тэгээ яг эхэлсэн шалтгаан гэвэл би нөгөө нэг оюутан байхдаа ер нь амар одоо манай энэ юу чинь компьютер арт их удаан сууж ингээл код бичдэг, яг үр дүн гаргах гэж бас их удаадаг. Тэгээ компьютер арт их удаан суудгаас болоо миний яг нөгөө нуруу амар их өвдөж эхэлсэн байхгүй юу? Тэгээд нуруу өвдөд яг өнгөртөө холбоос их өвддөгсөн. Тэгээд дасгал хийе гэж бодоод тэгээ яг тэр үед жимд явж эхэлжсэн. Гэхдээ яг тэр үедээ болохоор яг нөгөө нэг яаж явах ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээд Монголд буцаж ирснийхээ дараа яг жимд бүртгүүлээд тэгэнгүүт манай Монголд бас жимийн их гой санагдаг. Солонгостой ялгаатай тал нь Солонгост болохоор ингээд хувийн багш их байдаг. Тэгээд хувийн багш зөвхөн нөгөө нэг бүртгүүлсэн хүмүүстэй л нөгөө дасгалаа зааж өгдөг. Тэгээд хувийн багш аваагүй хүмүүс нь өөрсдөө ингээд очроо олоод дасгалаа хийгээд тиймэрхүү байдаг штэ. Тиймэрхүү байдаг. Тэгээд Монгол болохоор яг одоо болохоор бас хувийн багш их байдаг болсон юм шиг үлээ. Тэгээд тэр үед болохоор Монголд яг нөгөө нэг ийм жимд дандаа нэг багш нартай тэгэл шинээр нөгөө нэг хүмүүс ирвэл багш нь ингээд ийм дасгал хийгээд ч юм уу тийм юу дасгалын хуваар гаргаж өгдөг. Тэгэл буруу хийжэл ирж зааж өгдөг гэсэн. Тэгээд би яг тэр үедээ тийм гоё жимд азар яваад тэгээд тэр үед бас багш сайн зааж өгсөн. Тэгээ бас манай Монголын яг жимийн бас өөр амьсгал яг бас гоё гэдэг гэсэн. Ингээд жимийн хүмүүс ингээд нэг одоо би ингээд гоё болж чи их гоё болж юм шиг ингээд урам өгдөг чи эсвэл ингээд таслаа сайн хийвэл ямар ундаг юм чи хэлж өгдөг. Тийм байсан их намайг яг ингээд жим дотортой алгах тэгээд цаашдаа ингээд идэвхтэй явахад их нөлөөлжсэн. Тэгээд Солонгос болохоор яг тийм байдаггүй яг ингээд хүмүүс яг ингээд өөрсдөө хийх юм хийгээл багш нарын ч гэсэн ер нь анхаарал нэг тавьдаггүй ч юм. Тийм өөр байдаг гэсэн. Одоо тэнгууд ингээ нэг онлайнаар мэдээлэл бас авах амар их боломжтой болсон шүү дээ. Ингээд одоо тийм дасгал хийх ч юм уу те ингээд яг ямар дасгалыг ямар аргаар хийх боломжтой гэдэг юмнуудыг онлайнаар амар авах боломжтой болсон үед ер нь одоо тийм хувийн багш авах бас хэр одоо шаардлагатай байдığım бол та юу гэж бодож байгаа вэ? Яг анх эхэлж байгаа хүмүүст бол нэлээд хэрэгтэй байдаг болов уу? Тэгээ би болохоор хувийн багшийн хувьд болохоор одоо тийм ер нь бол бүх төрлийн багш гэдэг одоо хувийн фитнесийн багш гэлтгүй бүх төрлийн багш бол одоо бид нар ч ингээл юм болгоныг тийм интернетээс сурч болно. Гэхдээ хувийн багшийн давуу тал нь гэхээр ямар нэгэн мэдээллийг тийм цогц мэдээллийг яг ингээд сайн зөв ингээд дараалтайгаар бага хугацаанд их хэмжээний мэдээллийг өгдөг гэдгээр ялгаатай гэж үздэг. Тэгээд тийм болохоор одоо жишээлбэл тийм цогц мэдээллийг тэгээ бага хэмжээний хугацаанд авъя гэж боддог. Ер нь хувийн багш авбал зүгээр гэж боддог. Тэгээд хоёрдугаар яг ингээд чи өөрөө нэг тийм за би одоо юу гэх тийм 3 сарын дотор би ийм биетэй болмоор юм ч гэдэг юм уу. Тэгж бодсоо бол ер нь хувийн багш аваад эсвэл би энэ одоо фитнесийг насаараа хийн гэдэг юм уу. Хэдэн жил хийнэ гэж төлөвлөж зоод тэгээ аяндаа өөрөө юмаа сураад өөрөө юмаа хараад явбал асуудал гэж боддог. Тэгээд яг бүр зарим хүмүүс одоо ингээд хэд нөгөө нэг одоо багасаа ингээд буруу суугаад буруу яваад сурцсан тийм хүмүүсийн хувьд болохоор ингээд биеийнх нь нөгөө нэг зарим ингээд булчингууд нь зарим хэсгийнх нь ихтшаа зарим хэсгийнх нь сунаад ч юм уу тийм байдлаас болоод ингээд ямар ч дасгалыг өөрөө одоо ингээд видео хийгээд хийлээч гэсэн яг ингээд зөв постны ясаа гарч чаддаггүй тийм хүмүүс байдаг. Тэгээд тийм хүмүүсийн хувьд бол ер нь бол хувийн багш аваад эхлээд нөгөө нэг постоо сайн засаад тэрний дараа яг дасгал хийв зүгээр гэж боддог. Тэгэхгүй яг тимигээ сайн мэдхгүй тэгээд видео хараад ч юм уу дасгал хийсэн хүмүүсийн хувьд болохоор бас буруу өгчих аюултай байдаг. Тийм болохоор бас тийм. Гэтэ анх нөгөө нэг энэ Солонгост манай Монголд бас байдаг баг. Солонгост болохоор анх нөгөө жим эхэлсэн хүмүүст 2 удаа ингээд үнгүү фитнес нөгөө нэг хувийн багш зааж өгөх тийм 2 удаа тийм ирэх байдаг байхгүй. Тийм их ав байвал тэрүүгээр яг ашиглаад хэрэгтэй нөгөө одоо чинь миний постыг хараад өгөөч би ингээд сонирн байна уу гэвэл яг ингээд та зинхнээсээ энэ хэсэгт ийм байна гэсэн бүр тийм асуудалтай бол гэдгээ асуудалтай гэдгийг тийм ихт мэдчихвэл бас хувийн багш авбал зүгээр. Би бас ингээд ер нь жоохон тасал масал хийгээд тэгмэд нуруу өвдөд байдаг байхгүй юу гэд дараа нь тэгээд дараа нь ингээд нэг онлайнаар хайгаад үтсэн чи юу ингээд яг гизний таталтал ч юм уу хийж ахтаа ингээд ер нь нуруугаа газар нь тавьдгүй юм шиг байгаа. Тэг ингээд нөгөө хитрхи ингээд чангалаа тэгээд тэнгууд ялч буруу бас тасгалаа
поттой буруу байдалтай гэдэг юм шиг үлээ. Тийм. Тэгээд ер нь дасгал хийж байгаа үед одоо дасгал хийсний үед ч юуээс л маргааш нь ч юм уу булчин чинь биш өөр юм өвдөж юм бол буруу хийсний. Тэгээ ялангуяа нуруу бол амар манай хүний би ойна. За. Нуруу болохоор хүний бол амар тийм гол чухал бие хэрэгтэй мөн тийм. Тийм болохоор тэгээд дасгал хийх үед хамгийн амархан гэмтдэг ч юм уу бэхлэг их тийм ч санагдаад тий. Тэгээд нуруу бэлтгэх үед нь бол мөр үе ч мөгтлээ л та. Тэгээд сайн анхаарч хийвэл зүгээр. Битүүрийн бас нэг асуумар санкцийн болохоор одоо миний хувьд бол жишээ нь ингээд йога мога ч юм уу тиймэрхүү юм хийхээр ингээд арай дуртай ч юм арай гоё идэхгүй ингээд одоо стретчинг хийх. Тэгэнгүүт ингээд яг ингээд фитнест очиод дасгал хий ингээд тэнгүүд ингээд ер нь жоохон ингээд урам зориг шаардаад идэг гэх юм уу. Очиод ингээд юм өргөөл ингээд амар нэг тийм амар энержи шаардаад идэм шиг санагддаг хгүй юу. Таны хувьд одоо тэр урам зоригийг хаанаас олж авдаг вэ? За би жим дээр очиж урам зоригийг авдаг. Жим дээр авч төмөр өргөжл одоо энерги авдаг гэх юм. Тийм миний за. Миний сонсноор бас ингээ хүмүүс жимийг хийх тусам илүү ингээ донтчдаг гэд сонсч байсан. Яг таны хувьд бас тийм байдаг уу? За би болохоор яг арайс донтолтонд ороогүй байгаа юм шиг байна. Тэгээд би яг нэг хэсэг бас амар ингээд жимтэй ингээд бүр дуртай болсон. Тэгээд хийхгүй бол ингээд хаяа одоо жишээлбэл 7 хоногт би чинь 4 5 удаа инегээ төлөвлөсээр нэ. Ямар нэгэн байдлаар ингээд зав гарахгүй ч юм уу явж чадахгүй байгаа штэ. Тэнгүүд одоо 3 удаа явчихдаг ч юм уу 2 удаа явчихдаг ч юм уу. Тийм үед амар ингээд би ингээд буруу юм хийж юм санагдал стресстэй тийм үе байдаг ус аахгүй хаяа. Тэгээд би яг тэр үед за би одоо энэ спортыг энэ зүйлийг насаараа ингээд төлөвлөсөн. Тэнгүүд би ингээд байнга ингээд яг одоо 5 удаа явж 4 удаа явна гэсэн. Тэгээд хөрөхгүй байх үе бас их байна. Тэр болгонд би ингээд стресстэй байх болохгүй юм чинь гэж бодоод тэгээд ер нь бол өөрийгөө амар ингээд зохицуулахар шийдээд тэгээд ингээл заримдаа алан барч юм уу явахгүй тэгэнгүүтээ явахгүй байсныгаа ингээд жишээлбэл тэгж өөрийгөө буруутгах ч юм уу тиймэрхүү байдлаар их зохицуулж байсан. Тэгээд донцсон хүмүүс гэдэг нь одоо ямар хүмүүс гэдэг юм бол яг иймэрхүү тийм сэтгэл зүгээс болоод донцсон байт юм бол гэж бодож байна. Ингээд явахгүй бол ингээд буруу юм хийх юм шиг санагдаад. Тэгээд тэр бас нэг ер нь ямар нэг юмд донтно гэдэг чинь бас зөв зүйл биш шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар өөрийгөө сайн одоо би ямар байна гэдгээ сайн хянаад тэгээд зөвсөлт зөөр гэж үзэн. Тэгээд түрүүнд хин Баска сая йогон дуртай юм одоо жим гэж ярьж байлаа шүү дээ. Тэгээд би заавал одоо хүн болгоно жим хийх ёстой ч юм уу тэгж боддоггүй. Чи жишээлбэл одоо йога хийгээд тэгээд йогоноос амар их ингээрч очиод байвал тэгээд йога хийгээл болоо заавал жим хийх албагүй. Тэгэл одоо чи зорилго чи юу гэхэд одоо зорилгоо зөв толдохолоо тэгэнгүүт йога ч гэсэн ямар нэгэн байдлаар одоо би их хөгжүүлж байгаа шүү дээ. Бүгд гэсэн хөгжин. Тийм чинь заавал одоо хүмүүс одоо юу гэдэг жимд яваа ингээ гоёсон чи би бас жимд явах хэрэгтэй. Заавал тийм өөрийнхөө нэг өвчлөх тийм хэрэг байхгүй байх гэж бодож байна. Тэгээ хоёрдоорт яг ингээд би болохоор яг ингээд жимд яваад тэгээд ингээд жим болохоор надад гой санагддаг зүйл нь болохоор яг ингээ явахад нөлөөлдөг зүйл нь нэгдүгээрт би стрессээ ер нь бол жимд явж тайлдаг гэх юм уу. Тэгээ стресс авдаггүй ерөөс жимд явангууд ажил хэцний стресстэй гэсэн жимдээ явж байвал стресс ерөөс авдаггүй. Тэгээ хоёрдугаар яг ингээд жимд эхлээд явах гээд ингээд хэцүү байгаа хүмүүсийн үед болохоор заах ингээд 2-3 сар ч юм уу бас гүрийгээд тэгэнгүүт 2-3 сар болонгууд яг ингээд үр дүн гардаг. Тэгээ үр дүн хараад эхлэнгүүт яалтчихгүй ер нь бол ингээд явмаар санагддаг болдог юм шиг санагдсан. Тэгээд ер нь бол ингээд бүх юм одоо шин таад ингээд ямар нэгэн ном уншлаа гэхэд яг тэр ном уншиж байгаа ч юм уу эсвэл ямар нэг хичээл хийлээ гэхэд яг тэр хичээлийн үр дүн яг ингээд шууд нүдэнд харагддаг тий. Тэгэхээр жим болохоор миний хувьд болохоор ингээд жоохон ч гэсэн хичээсэн юм ингээд амар хурдан нүдэнд үр дүн харагддаг болохоор илүү ингээд явах тийм хөдөлгөөр нь болдог миний хувьд. Тэгэхээр анх явж байгаа хүний хувьд болохоор жоохон хичээгээд тэг үр дүнгээ харчвал ер нь би ч өөрөө чамайг дуудна гэх. Тэгвэл одоо таны хувьд одоо ажлынхаа хажуугаар одоо бол нэг короноос л фитнес цаа явж чадахгүй байгаа юм шүү дээ. Тийм одоо нөгөө нэг жим хаагдаж байгаа саяхан нэгцэн. Тэгээ одоо нөгөө нэг өдөрт юу яаж байгаа шинээр туцаад бас коронатай хүмүүсийн тоо
тэг их байгаа тийм болохоор би бас ер нь жаахан жимдээ явахгүй амарсан байдалтай байж байна. Коронавигоос өмнө та ер нь ажлынхаа хажуугаар чөлөө цагаа хэрхэн өнгөрүүлдэг байсан бэ? Таныг бас нэлээ идэвхтэй гэж бодож байна. Тэгээ би ер нь тэгээ чөлөө цагаа өмнө нь болохоор жиндээ нэг хэсэг орой явдаг байсан. Тэгээ орой явгууд яг нэг орой бас өөртөө цаг гаргаж чадахгүй яг жиндээ яваад тэгээ хоолоо идээл ер нь бол унтаа болчиход байсан. Тэгэнгүүт бас өдөр жимийн өдөр яваад орой нь бас өөр шинэ хобби хийдэг ч юм уу эсвэл нэг одоо юу гэдэг мэргэжлийн талаараа бас жоохон хичээл үздэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар өнгөрөөдөг байсан. Тэг яг коронавигийн өмнө болохоор би яг орой нь жимдээ яваад жимийн өдрөө болохоор бизнесээ бас импорт унах тийм үедээ бол шинэ хобби нэгээд тэг зөнгөрөөдөг байсан. Тэгээ одоо коронавигоос бүх юм коронавид шалтгаалж байгаа. Коронавитай үед ер нь бас даваа тал байна. Гэртээ амрангаа бас гэртээ хийж болох өөрийгөө хөгжүүлэх шинэ арга гэж ер нь аргууд байгаа шүү дээ. Одоо шинэ курс сонсдог ч юм уу тийм шинэ одоо юу гэдэг мэдээлэлтэй холбоотой ном зохиол уншдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ер нь чөлөө цагаа өнгөрөөж байна да. Тэг бас яг таны хувьд зөндөө газруудаар аялсан юм шиг байсан. Тэгээ ямар газруудаар таяг аялж байсан бэ? Би одоо тий ер нь би их нэг юунд шин зүйл их турших дуртай хүн юм байна гэж өөрийгөө ойлгосон. Тэгээд яг шин зүйлд болохоор ингээд шинэ хобби эсвэл нэг шинэ одоо юу гэдэг хийж үзээгүй зүйл идэж үзээгүй хоол яаж үзээгүй газар ч гэдэг юм уу. Тийм зүйл их турших дуртай. Тэгээд тэрнийхээ хүрээнд бас хэд хэдэн газар аялсан. Тэгээд ер нь бол миний хувьд болохоор ер нь нэгдүгээрт яг нэг ажиллангаа яг нэг амралтаа аваад яг нэг тийм рефреш болох тийм их хөдөлгөөр болдог. Хоёрдугаар яг ингээд бусад улс үндэсний хүмүүс яаж амьдардаг вэ? Ямар хоол иддэг вэ? Ямар ёс заншилтай байдаг вэ гэдгийг яг ингээд биеэрээ мэдэх надад амар их гоё санагддаг болохоор аяллах дуртай байдаг. Тэгээ ер нь аялах дургүй хүмүүс их хоороод юм шүү. Тийм. Одоо тэгвэл корона дуусаад ингээд бүх юм зүгээр бол хамгийн түрүүнд таашаа явмаар байна. Би одоо ер нь бол Бали арал гэдэг тийм. Бали арал ер нь явж ирсэй гэж боддог. Тэгээд ер нь бол хамгийн түрүүнд тийм юм байна. Би тэгээ одоо нэг одоо хүмүүс гадагшаа аялж чадахгүй болохоор байн ер нь аяллаа видео үздэг л тийм тийм онлайнаар аялдаг тийм ажилт болсон. Тэгээ сүүлийн үед ер нь байн Балигаар л аялж байна да. Тэгээд таныг өмнө нь аялж исэн газруудаас хамгийн их сэтгэл үлдээсэн тэр аялал нь ямар аялал байсан бэ? Сэтгэл үлдээсэн аялал гэвэл за би сэтгэл үлдээсэн аялал. Би ер нь бол нэг анхны аяллаагаа л ер нь хамгийн сэтгэл үлдээсэн гэж хэлнэ. Би нэг анх яг Өнгөрт ажиллахаар явахдаа яг Өнгөрт яг гарсан бол миний яг анхны гадаад орн байсан. Тэг яг тэр хэмжээгээр би яг бас анх удаа гэрээсээ хоол тэгж байж үзсэн. Тэг яг ингээд тэгээ анх удаага англи хэлээр яг ингээд ярих тийм орчин бүрдэж байсан. Тэг яг тэр үеэр надаа маш их зүйлийг ухааруулсан. Тэгээ маш их зүйлийг сурсан, маш их зүйлийг одоо биеэр туршиж үзсэн тийм зүйл байсан. Тэгээ би ер нь их өнгөр оронд их дуртай. Тэгээд яг одоо очиагүй чинь хэдэн жил болсон бэ? Одоо 7-8 жил болж байна. Тэгээд ямар ч гэсэн дараа заавал очино гэж боддог. Тэгээд тэр үед яг ингээд Монголдо ингээд зөвхөн байсан. Тэгэл бүх амьдралыг бол ер нь монголоор л төсөөлдөг байсан. Тэгээ яг тэр үед болохоор ингээд олон орны нөгөө тэр би сая тэтгэлэг хөтөлбөрөөр тэтгэлэг биш нөгөө дадлахын хөтөлбөрөөр явуулсан гэж хэлсэн шүү дээ. Тэгэнгүүт яг нөгөө өөр усаас ирсэн бас дадлагчч хүүхдүүд маш их олон байдаг гэсэн. Тэгээ ингээд шинэ хүмүүс тэгээ өөр усын хүмүүс ингээд бүгд өөрөөр сэтгэж байгаа тий өөр соёлоостэй өөр хэл яриатай хүүхдүүд тэгсээ ингээд бүгд ингээд нэгэн зорилго нэгэн төлөвлөгөөний дор ингээд ирээ нэгтгэгдээд байгаа. Тэр бас их сонир санагдаж байсан. Яг тэгээд би яг тэр үедээ гадагшаа явж сурыг үзье илүү их нүтэй айлыг гэж ер нь яг шийдэж байсан. Тэгээд тэр аялал амьдрал маань яг тийм миний хамгийн сэтгэлд үлдэж байсан аялал юм болоо да гэж бодлоо. За ер нь битүүрийн бэлцэн асуултууд ингээд дуусж байна.
Тэгээд танд одоо бит хоёрын асуугаагүй тэгээд магадгүй хүүбэ нартаа өгөх зөвлөгөө ч юм уу байгаа болол. За би болохоор яг одоо миний мэргэжлэр computer science юм уу эсвэл яг химэл оюун ухааны чиглэлээр суралцъя гэж бодож байгаа хүмүүстээ ер нь зөвлөгөө өгвөл арай өгөөжтэй болов гэж бодож байна. Тийм. Ягаад гэвэл яг одоо ингээл гадуур янз бүрийн сайт юм уу мэдээлэлээр яг хайхаар яг монгол хэл дээр холбоотой химэл оюун ухаан ч юм уу яг энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс хор байгаа. Тэгээд яг тэрнтэй холбоотой хүмүүсийн өгсөн зөвлөгөө мэдээлэл бас яг тэргээ таагаад хор байдаг болохоор тэгээд энэ чиглэлээр сурах гэж бодож байгаа хүмүүс байвал эхний ээлжинд ер нь бол одоо компьютер химэл оюун ухааны бол яг цөөр бол компьютер сайенс шүү дээ. Тийм болохоор ер нь компьютертэй бол одоо яг мэргэжлийн суурь хэлээд их сайн сураарай. Тэгээ үүн дээр болохоор яг алгоритм тэгээд яг юутэй холбоотой математик их сайн сураарай. Хичээлүүдээ сайн үзээд тэгээд хоёрдугаарт ер нь компьютер сайенсийн бүх чиглэлийн оюутнууд байвал ямар нэгэн байдлаар дадлаг хийгээд эсвэл миний төрөний хэлсэнчлэн ямар нэгэн project хийгээд ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд юу гэдэг нь туршлага их нэмэгдүүлвэл илүү ирээдүйд чинь хэрэг болох байх шүү гэж хэлмээрээ. Тэгээд энийг дуусгасны дараа би түрүүн нөгөө нэг хэлсэн дадлагын програм болон тэгээд энэ чиглэлийн нөгөө нэг холбоотой топ конференсүүдэд тийм бас листүүдийг таарч хэлж байгаа. Тэгээд хүүхдүүд хараад бас судлал зүгээр ах гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө өнөөдөр ингээд подкаст маань дуусж байна. Тэгээ үнэхээр сэтгэлээсээ хүмүүст бас юм хүргэе гэсэн сэтгэлээсээ тайлбарлаж өгсөн инхээ хчтэй маш их баярлалаа. За баярлалаа. Тааш ч гэсэн ингээд яг одоо ирээдүйн хожигдээ ингээд хэрэгтэй мэдээллүүдийг их түгээх ийм үеийн төв нэмрээ оруулж байгаа ийм зүйл хийж чад бас их баярлалаа. Тэгээ бас намайг бас өөр зорилцоосонд бас их баярлалаа. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгая та. За баярлалаа.